За улсын сайт одоо тариалан сумын түүх 100 жилийн байрнаад шууд амжилтыг тав хүндээ хүргэж байгаа. Энд хөд зочдын хойморд зандны отлон өрөлцөн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна. Сайхан наадж байна. Сайхан наадж байна тав. За тэгэхээр та сайхан аав ээжгээ тухай танилцуулахгүй. Одоо та бүхэн бас ах トゥ ураа нэрээ даагны одоо бай шагнал дааж байгаа юм байна тийм ээ. Тийм ээ. Манай аавыг Шавнагийн Зандан гэдэг хүн байсан. Ус аймгийн тариалан сумын нуугуул энэ нутагт амьдраад эхнэрийнхээ болоод 6 хүүхэд дөрүүлээд хүүхдүүдээ бүгдийг ихтэй сургууль төгсгөөд тэгээд сургууль ажиллаж байгаа хугацаанд болоод аав маань арчлын төлөө бол маш их тэмцсэн. Арчлын анхны гişүүдийн нэг намын дарга хийж байсан. Мөн түүнээс гадна Худаа тэнгэр холбоо гэдэг үүсгэн дөнгөж байгууллагаас эхлээд ажиллаад 10 жилийн хугацаанд Худаа тэнгэр холбооны тэргүүнийг хийж байсан. Тэгээд нутаг устдаа маш их хайртай хүн байсан. Манай энэ Ус аймгийн тариалан сум гэдгийг маш их шүтэж явдаг тийм хүн байсан. Тэгээд бид нар маань түүхэд 100 жилийнхаа ойгоороо аавынхаа энэ бас гэгэн тусгалд зөрүүлж даагныхаа шагналыг дааж байгаамаа. Бас мордийн хамгийн бага байгаа. Тийм болохоор бас одоо бидний хувьд бас багаасаа юм эхэлдэг учраас гэснийг авч утгаар нь ээжгээд гоё яахгүй. Ээж нь ямар ажил хийсэн? Ээж маань бас мөн энэ тариалан сумын харьяа энэ нутагтаа төрж өсөөд өнөөдөр хүртэл сайхан амьдарч байгаа. Тэ ээж маань бол өөрөө бол барилгач мэргэжилтэй хүн. Энэ тариалан сумын болон аймгийн маш олон барилгуудаар ажиллаж байсан. Одоо бол тэтгэвртэй гарцсан. Тэгээд сумандаа бол одоо ажиллаад энд амьдраа сууж байгаа. Тэгэхээр та бүхэн ах トゥ зургуулаа гэлээ ах トゥ нарынхаа тухай ярьсан. Наан ажиллаж амьдарч байна одоо. Бид нар зургуулаа манай хамгийн том эгч маань Улаанбаатар хотод нэг доктор байрны хариуцаад захирлын хийгээд ажиллаж байна. Хоёр дахь эгч маань Улаангомод ажилладаг. Өөрөө 2-р 10 жил багш хийдэг. Хүргөө ах маань банкнд ажилладаг. Манай том хүргөө ах маань бол тариалан суманд амьдарч байгаа. Гурав дахь нь маань манай тэгш жаргал дарга маань байгаа. Сумын засаг дарга хийж байгаа. Эхнэр нь сумын аптект эмзүүч хийдэг. Дөрөв дэх хүүхэд нь би өөрөө. Би өөрөө Дархан аймгийн Хүчний Монт төрх одоогийн Эмпати гэдэг сургуулийн захирлыг хийж байгаа. Манай эхнэрийг Туяа гэдэг. Эхнэр маань Дарханд Эдүзонгийн сургуулийн төвийн хариуцаад ажилладаг захирлын гэдэг. Миний дараагийн дүү маань Улаанбаатар хотод эмнэлэгт ажиллаж байгаад одоо техниктэй авцсан байна. Бага дүү маань Түүрхэд сурч яваа. Их сургуулиас сурч байна. За тэгэхээр нутагтаа ирээд түмэн олонтойгоо уулзаад наадамлах хэрэг наадын сэтгэл засаасан. Нутагтаа ирээд маш гоё. Маш олон жил уулзаагүй, хараагүй хүмүүсүүдийг харж байна. Тэгээд одоо нутгийнхаа зон уламжуудаа сайхан наадаарэ гэж өрөмөр байна. Бидний хувьд мэдээж ирээд нутаг усаа үзэх нэг гоё боловч тусгал гэдэг маань зургаар бичлэгээр байдаг. Тийм болохоор бас энэхүү баяр наадмын өг өвс орон даяар ингэж цацаж нэвтрүүлж байгаа нь бол бас мэдээцтэй түүх болж үлдэж байгаа их баяртай байгаа. За баярлалаа танд ажил амжилт хүсье. Маш их баярлалаа та бүхэнд.